Хүүхдүүд гэдэг бол үнэхээр гоё хүмүүс идэх байхгүй гоё хүний төрөл байхгүй юу хүүхдүүд гэдэг чинь тэгэнгүүт нэг гоё зохион авч ирсэн ингээд тэр яг тийм хэрсэн хүүхдээсэн ингээд залуу хүн байж амьдралынхаа 2 жилийг бидэнд ингээд зарцуулж чад баярлаа гэх ингээд энийг яхаар уйлж гадаг юм. За сайн цаанаа гэрнатор өвтөнд юм татах гэдэг. За би болохоор Монгол Улсын их сургуулийн нийгмийн ажлын мэргэжлийг 2022 онд төгссөн. За тэгээд одоо энэ Дорн аймгийн Баян улс сумын ерөнхий боловсролын сургууль түүх нийгмийн ухааны багшаар ажилладаг. Миний анхны ажил байгаа. Чаг ингэдэг. Хамартай. Мик юм уу? Нөгөө багш нь гарааг байгаа юм. Яг сургуулаа төгсөж явах үедээ буюу одоо манай хөтөлбөрийн мэдээлэл бол би нэг 3 сард авч ийсэн. 1-р шатндаа тэнцээд 2-р шатндаа яг тэнцэнэ мэдээлэл зав юу нь хон зөв юм байна. Би яг зөв газар ирсэн юм байна. Яагаад тэгэхээр тулгамдаад байгаа асуудлын тэгшүртэмжтэй боловсрал гэдэг зүйлийг хүргэх нь бол чухал. Би ингээ 10 жилдээ өөрөө бас яг энэ нөхцөл байдлаас яг энэ ялгаатай байдлыг мэдэрч ирсэн учраас ингээд за би ер нь бол өөрийнхөө хувь нэмрийг оруулаад явах зөв юм байна гэсэн чинь залуу хүний хувьд яагаад ингээ өөрийгөө сориод үзэж болохгүй гэж шийдсэн байгаа. Сайн мэцхан хүүхдүүд ээ. Сайн байна уу? За сууцгаая. Орон нутагт хүн багшлах төдийгүй ер нь ажиллаж үзэх нь зөв гэж харж байгаа. Яагаад тэгэхээр нэг талаасаа энд маш тийм сонирхолтой орон зай байдаг. Нэмэрт. Одоо 7-р анги жагсмах шүү дээ. За анх болохоор би 7-р ангид одоогийн 8 тийм 7-р ангид орж исэн. Тэгэнгүүт ингээ бүгд энэ юу ороод ирэх гэж байгаа юм шиг тийм үнцгээр хараад Анх хараад ер нь мэдхгүй багшаасан болохоор аягүй сандарсан. Анх бол хүмүүс өөр нь анх тэгэл өн крашлаа л байсан шүү дээ. Крашлаа л байсан. Тэрний дараагийн анги бол маш чанга анги байсан. Би ингээл амар өөрийгөө амар шинжилгээг хийн, ингээл хүүхдүүдийг ширээний ард биш ингээд тойрол солгож хичээлээ орно ингээл бүр ингээд шууд ингээд шинэ юм оруулах гал за хүүхдүүдэд та хэд ингээд саналаа аваад ингээд тойрол суучихаа. Тэгээд танилцъя. Тэгсэн чинь нөгөө хүүхдүүд маань жоох намайг ингээд юу гэх юм бэ явуулаад гэх юм тойрол суусан хүүхдүүдийн гол би өөрөө буцаад эвгүй байдалд орно хүүхдүүдтэйгээ танилцах гэсэн биш. Тэгэл бүр ингээл нурууны голоор жинхнээсээ бүр ингээл хөлс гараад яаж энэнгээс ингээд түргэн гарах уу гэдэг бодоод чигжсэн тийм төвхтэй байгаа. За энэ бол юу вэ? Чингис хаан. Чингис хааны дараагийн хаан Чингисийн хичээл орж ирсэн байхгүй. Одоо ер нь тэр хичээл дээр яаж байгаа. Тэгсэн чинь хүүхдүүд багшаа гэж аяа сонирхолтой л яаж байгаа. Багшаа. Чингисийн үед хэдэн хүн байсан? Хэдэн хүн хүнтэй байсан гэж тэгэл асууж байгаа. Тэгсэн чинь би тэрийг мэдэхгүй. Тэгэхдээ ингээ бодж уучаасна. Нөгөө бидний мобист базруу нэг шижсэн бохоо ингээ хүүхдүүдтэй ингээ хариулдаг байх шүү гараа гэл тэнгуут нь ингээл за хариулахгүй гэж болохгүй мэдэхгүй гэж хэлж болохгүй. Тэгэхээр ингээ бодчихсан. Их олоол амьдарч байсан гэдэг. Их олоол амьдарч байсан гэсэн чинь хүүхдүүд амар хөрхөө. Олоол амьдарч байсан гэдэг. Хүүхдүүд тийм хөөрхөн байхгүй юу? За тэгвэл өгөөдөө гэдэг ямар утгатай нэртэй гэж. Өгөөдөө гэдэг чинь өөдөө авирах буюу өөдөө тэмүүлэх гэсэн утгатай нэр гэж тийм ээ. Хамгийн гол нь өнөөдөр тэр хүүхэд энэ мэдээлэлээр нэг юм түлхүүр нэг 3-4 ойлголтыг л мэдээд гарсан байхад болохгүй. Тэрэн дээр нь тулгуурладаг. Тэгээд мөн бас нэг сурагчдын нэг юм сонирхол гэж зөвлөө шүү дээ тий. Жишээлх юм бол одоо миний хувьд өнгөрсөн жил бол Mobile Legends гэдэг тоглоомын цолоор тоглодог гэсэн. Ингээ 2 даалгавар хийгээд нэг цол аваад тэгээ 16 хоногийн дараа хүүхдүүдийн хичээл хийх, даалгавар хийх төхөнийг нэмэгддэг. 2 гэрийн даалгавар хийвэл нэг цол нэмнэ. Тэгээ манайхан бүгд оролцдог гэсэн. Тэгээд энэ жил болохоор арай өөрөөр туршаад бид нэр сайтан гэдэг тоглоом тоглож байгаа. Яг нэг талаасаа жоохон хүүхдэд тийм мөнгөлөг хандлага одоо мөнгөний төлөө гэсэн хандлагыг өгж магадгүй гэж яг зарим нэг хүмүүс тэгж байгаа ч гэсэн одоо бид нэр хичээлээ хийгээд 20,000 төгрөг юм жижиг юм кананда 20,000 төгрөг цуглуулад тэгээд хаврын үйлрэл ихэд бол ингээд хин ингээд ангийнхаа сайтан болохоор үзэж байгаа тийм уралдаан одоо ч гэсэн явагдаж байгаа. Одоо хүүхдүүд айгүй хөвчлөлтэй шүү дээ. Яг ингээд багшаар самбар дээр зургалж хичээлээ орно. Яг тэрнгээр нь биччихдэг. Багш өнөөдөр хичээл дээр жоохон том ингээ бичих юм бол ер нь том бичээл багш жижигхэн бичвэл ер нь ерөөхдөө тэгдэх бай. Тэгэхээр багш үнэн маш их хариуцлага байдаг. Тэгээ багш байхын хэцүү тал гэх юм бол нөгөө олон ялгаатай хүүхдүүд байгаа. Тэгэнгүүт тэнд нэг сэдвийн талаар ярангууд тэнд яг хүлээж авах хүүхдүүд нь жоох ингээ зарим хүүхдүүд ингээ гайхалтай ингээ гоёр тусж яхаа заримд нь ингээ жоох эмзэг сэдвэн ч юм уу байх тийм тохиолдол байдаг байхгүй. Сэдвээ орохгүй байх хэцүү. Одоо би 8 дахь ангид бяцлал ордог. Бяцлалын хичээл өөрөө ч бяцлаж үзээгүй гэж би багшуулаад бяцлаж үзсэн. Тэгэнгүүт яг гэхээр хүүхдүүд ингээд аз жаргалтай үе бодгонгүүт
яг ингээд бодно. Хүүхдүүд айгүй хөөрхөн бодно. Тэгэнгүүт тэр нөгөө нэг аз жаргалыг нөгөөжсэн хүн байхгүй ч гэж болох байхгүй. Тэгэнгүүт хүүхдүүд ингээд шууд уйлдаг. Хүний амьдрал ялгаатай байдаг, мөнх бус байдаг. Ингээд энэ заавал голдны хийж өгөхгүй бол хүүхдүүд ингээд шууд сэтгэл хөдлөл илэрхийлээд амар уйлдаг. Анх ингээ бүгд багш гэдэг юм ингээд ер нь бол багш биш гэдэг юм мэдхгүй. Яваа явандаа намайг ингээ багш биш мэрэгжилтэй гэдгийг зарим хүмүүс маань мэдээд тэгэнгүүт би ингээл дөнгөж ажилдаа ингээл цалгартаал ингээл учруулах гол гэж хүүхдүүд та багш биш гэсэн тий. Тэгэнгүүт амар эвгүй мэдрэмж ахгүй. Би тэр хүүхдүүдийн төлөө багш гэж бодоод өөрөө хичээл орж идэг. Би ингээд энийг ярахаар уйлж гадаг юм. Өөр юм хэлдэг байгаа. За одоо өөр юм ярь. Энэ үед амар шантардаг байхгүй юу? Энэ хүүхдүүдэд энэ мэдлийг хүргэж ингээд чадсангуудээ санаандаа хүртэл хүргэж чадсангуудээ ингээд гэдэг байдаг ер нь бол амар шантардаг. Нэг гой захиа авч ирсэн. Ингээд тэр айгуу тийм хэрсэн хөхтэйсэн. Ингээд залуу хүн байж амьдралынхаа 2 жилийг бидэнд ингээд зарцуулж чад баярлаа гэж бичсэн байсан. Тэгэнгүүт ямар хөөрх юм би энэ жоохон бижиж ямар амар мэддэг юм те. Намайг ингээд ингэж явж байгааг ямар сайн мэдэж яана гэж бодож байсан. Буйна нэмэн хүүд минь хүрээрээ. Хүмүүсийн амьдралын гол зорилго нь бол өөрийгөө олох гэдэг шүү дээ. Би яг юу чаддгүй, юу мэддгүй, юу яг ингээд яадгүй. Өөрийгөө олох гэдэг зүйлд бол яхаарахгүй одоо манай энэ хөтөлбөр шиг энэ хөтөлбөр бол үнэхээр том төхөн болдог. Яагаад тэгэхээр жишээ нь одоо би ингээд үзэхэд 7 хоногт давхарсан тоогоор 500 хүүхдэд юугаар бол 300 хүүхдэд ордог. Тэгэнгүүт хүүхэд болгоо өөр. Хүүхэд болгон би ингээ 300 ном уншиж байгаа юм шиг. Тэгэнгүүт тэр хүүхдүүдтэй ингээ харьцаж байгаа би өөрийгөө тэрний дундаас олж авч явахгүй. Ямар зүйлд уралд юм бэ? Ямар зүйлд ингээ сэтгэлийн эмзэглэлт юм бэ гэх мэтчлээ. Айгүй гой бүжгэлдэг нэм тогтоо багш. Тэгээ бүжгийн чадвараа илүү нэгээрээ маш сайн ярилцагч байдагт баярлаа. Үргэлж дандаа урмын өгөөд тэтгэж бид нарыг ингээ дандаа л ингээ ойлгодогт нь үнэхээр их баярлаа. Тэгээд явхаар нь санахад ах та. Сандаа гэж хэлээ да. Уйлаа. Хүн ер нь өөрийгөө олох, нээх гэдэг бол том ингээд алхам том чухал юм байдаг. Тийм чинь одоо манай хөтөлбөр та бүхэн маань өөрийгөө нээх боломжоор бол дүүрэн шүү. Өөрийгөө юуг чаддаг, юуг мэдгүй ч юм уу яг ямар давуу тал өөртөө байгааг олох боломжтой гэж хардаг.